та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Америкийн компанийн институт сургуулийн сургалтын боловч төвийн газар багшийн хөгжлийн төв Эмзүү Бянган сургуулийн захиргатай хамтран зохион байгуулж байгаа профессорын үндсэн сэдвт цуврал, лекц, хүндэтгэлийн уулзалтын маань энэ дугаар эхлэх бэлэн болсныг дуулгахад таатай байна. Өнөөдөр энэ сургуулийн үеийн төгсөгч багш нар оюутнуудын маань сайн мэдэх хэрхэн биологи ухааны доктор Эмзүү Бянган сургуулийн ерөнхий эрдэмтдийн нийгмийн биологийн профессорын багийн тэргүүлэх профессор Гүрөөдөн багшийн маань лекцэн цаг дагарн хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхэн өгүүлсэн урилгын дагуу өнөөдрийн арга хэмжээ маань нээлт профессорын танилцуулга, хүндэтгэлийн лекц, дурсгалын зураг авах гэсэн хэлбэртэйгээр явагдах юм аа. Ингээд өнөөдрийн хүндэтгэлийн лекцийн арга хэмжээ маань нээж өгнө хэмээн Эмзүү Бянган сургуулийн захирал анагаах ухааны доктор Түшгэрэл таныг тайзнаа урьж байна. За энэ хүрэлцэн та бүхний нэрээр мэндийг хүргэе. За тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа. Бид нэр сургалтын боловсролын газартай хамтраад 7 дахь лекц маань одоо явах гэж байна. Бид нар бол профессоруудаа алдаршуулах, тэднийг таниулах, оюутан залуучууд багш нар маань ямар хүмүүс юм бэ? Ямар профессоруудаар та нар хичээл заалгаж байгаа. Энэ хүмүүс маань зөвхөн багш гэдэг талаасаа биш, бас нөгөө талаасаа хөөгн талаасаа ямар хөө юм бэ? Яаж ажиллаж амьдарч юу бүтээж ирсэн бэ гэдгийг бол ханиулах зорилгоор энэ зур лекцүүдийг бол хийж байгаамаа. Ингээ өнөөдөр бол Гүрөөдөн багшийг бол бүгдээрээ сайн мэднэ. Яагаад тэгэхээр энэ хүн бол 17 жил энэ сургуулийн оюутны декан гэдэг ажлыг бол хийж исэн. Энэ сургуулийг төгссөн бүх оюутнуудын одоо аав нь, ах нь, найз нь, багш нь байж тэдний талд бол оюутнуудыг хамгаалж, зогсох үедээ зогсож, загнах үедээ загнаж, зарим нь бол уучирч, хайрлж ингэж одоо нэгсэндээ бидний төшиг тулгуур ийм хүн байсан. Тэгээд өнөөдөр одоо лекц уншиж байгаа бол бид нар их баяртай байна. Ингээд лекцийг нээсэн гэдэгье. За түшинжраа захиралтай баярлалаа. Тэгэхээр энд бол Гүрөөдөн багшийн олон шагнал суулгасан байна. Бид нар бол энэ сургуулийн босгыг алгаснаас хойш багшийнхаа эдмийн шингээс үлдээж алтан сургуулийн сандрал амьдралынх нь одоо туршлагаас суралцаж байгаа эдийн засгийн хувийнхын намтрыг бас төдийлөн сайн мэддэггүй юм байна. Ингээд Гүрөөдөн багшийн шавь анагаах биологи ухааны доктор, дэд профессор Тэмүүжний таныг одоо профессорын танилцуулгыг төлөвлөн хэмээн тайзнаа өгч байна. За энэ туран зургаарсан та бүгдийг өнөөдрийн амар амгалан ялцгаая. Юуны өмнө өөрийн эрдэм шинжилгээний ажлыг өдөртөгч багшийнхаа ажил амьдралын товч түүхийг танилцуулах болсон ба баяртай байна. За багш маань 40 жилдээ Үхрийн ордны халах агнуур зүвч биологийн багш мэргэжилтэй анагаах ухааны параситологийн чиглэлээр мэргэсэн хүн байгаа. За багшийн ажлын туршлагаас ярих юм бол 1980-аас 84 онуудад Монгол Улсын их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан багшийн ажлыг хийж байгаа. 1994 оноос өнөөдрийг хүртэл тус сургуульд давталтгүйгээр 34 жил ажилласан хүн юм аа. За 1996 онд Орсын холбооны улсын Ирхүү хотын анагаах ухааны их сургуульд Монгол дахь хүүхдийн хялгасан хорхойлолт өвчний эрүүл ахуй ба биологи тархас судлалын төлөв гэдэг сэдвээр биологи ухааны докторийн зэрэг хамгаалсан. 1998 онд дэд профессор, 2002 онд профессор цолд хүртсэн. За манай техникийн анагаахын шалгааны үндэсний их сургуулийн бүх 1-р курсын оюутнуудад анагаахны биологи, экологи гэдэг хичээлийг ордог. Харин бие хангаах судлаач мэргэжлэр суралцаж буй 2-р курсын оюутнуудад анагаах ухааны шинж судлал, 4-р курсын оюутнуудад антропологийн хичээл ордог. За энэхүү хичээлүүдийн хөтөлбөр стандартуудыг багш маань боловсруулаад бусад залуу багш нарт зориулсан гарын аваргыг биологийн хичээлийн хөтөлбөр нэртэйгээр 1998 онд анх хэвлүүлсэн байна. За энэхүү номоо баяжуулж бусад ихтэй сургуулиуд болон коллежид заалдаг биологийн хичээлийн цөм хөтөлбөр нэртэйгээр 2001 онд дахин хэвлүүлсэн байна. За багшийн маань бичиж нийтлсэн сурах бичиг гарын аварга нь гэвэл 25 багын. За энэхүү слайдын дээр харагдаж байгаа биологи, хүний экологи, шинж судлал гэсэн энэхүү номнуудыг биологийн хичээл үзэж буй бүх ихтэй сургуулиудын оюутнууд болон биологийн
чиглэлээр эсэлтийн шалгалт өгөх гэж байгаа эсэлчид маань Хүр Бадмын ном хэмээх нэрлэлтийг өнөөдөр бид мэднэ. За энэхүү онлын номнуудын хүрээнд тухайн хичээл тус бүр дээрээ биологийн хичээлийн юм уу экологийн хичээлийн шинэ судлалын хичээлийн мэдлэг шалгах сорил тестүүд даалгавар бодлогууд хэмээх нэртэй дараах гарын агуулгуудыг бусад багш нартайгаа хамт бичиж өнөөдөр оюутны сургалтанд ашиглаж байгаа. За багш маань номын сангийн олон улсын каталог буюу Дюнгийн 10-ын англи 21 гэсэн энэхүү номыг орос хэлнээс монгол хэлнээ орчуулахдаа биологийн хэсгийг нь орчуулсан байж байгаа. За мөн энэхүү олон улсын номын сангийн каталогийг Монгол улсын номын санд нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцсон. За бидний мэддэг 70 жилийн их баярт ойд зориулсан Амгаахны үндэсний нэвтрүүлгийг толгисон энэхүү 3 бат ном гарсан бөгөөд энэхүү 3 бат номыг мөн хамтран зохиогчоор оролцсон байгаа. За багшийн маань хобби гэвэл бүх гэдгийг бид бүгдээрээ мэднэ. За энэхүү лекцийн слайдуудыг би бэлтгэж явж байхдаа багшийн маань бас нэг хобби өөрийнхөө амьдралын туршид болсон дурсамжуудыг эргэн санах их дуртай юм байна гэдгийг мэдэрлээ. Энэхүү дурсамжуудаа бас багш маань ном тохиомл болгож хэвлүүлсэн байх юм аа. За энэ тохиомлуудаас нэрлэе гэвэл бүх ба дурсамж гэсэн юм ном байна. За оюутны албаны деканы ажлыг хийж байх явцдаа оюутны албаны түүх, амжилт, талархал, дурсамж гэсэн энэхүү номыг гаргасан байна. Мөн Амгаахны дээд сургуулийн багийнхан Польш улсад хийсэн Математикгүй хавар 2014 гэсэн энэхүү номондоо за Польш улсад аялсан аяллахын тэмдэглэлээс багш маань бичсэн байх юм байна. За багш маань оюутны албаны деканыг ажлыг хийж байх явцдаа оюутантай холбоотой 32 дүрм журмыг боловсруулаад тэдгээрийг оюутнуудад зориулж гарын авлага болгон хэвлүүлсэн байна. Хэд ямар он жилүүдэд тухайн дүрм журмад өөрчлөлт оруулсан тэр жилүүддээ тухайн гарынхаа авлагыг шинжилэн хэлж боловсруулж хэлж өгчээ. За манай багийнхны эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл нь Монгол орны хүн амын дунд тархсан шинэгчдийн биолог, эпидемиолог, оншилгоо, батгинээс өршлөн сэргийлт гэсэн энэхүү сэдвийн дор бид бүгд судалгааны ажлыг явуулдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд багш маань Монгол хүний паразита Павел, Балантидум коли, Echinococcus multifoliaris, Staphylococcus stercoralis, Ascaris lumbricoides гэсэн энэ дөрвөн паразитыг Монгол хүнээс анх удаа илрүүлж оншилсан байнамаа. За багш маань судалгаа шинжилгээнийхээ явцад магистр, доктор 11-ийг удирдах патент зохиогчийн эрх оновчтой саналын гэрчлэгээ 9-ийг авсан байна. Өөрөөр судалгааны ажлын үр дүнүүдийг дотоод гадаадын олон улсын сэтгүүлүүдэд 45 өгүүлэл болгон хэвлүүлснээс гадна эрдэмтэн шинжилгээний 80 хуралд илтгэл хэлцүүлсэн байна. За мөн мэрэгжлийн чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний баг хурал 3-ыг зохион байгуулсан. За энэхүү хурал бол Улаанбаатар хотын амжилттай зохион байгуулагдсан байгаа. За мөн мэрэгжлийн чиглэлээр Улаанбаатар хотод сугалт семинарыг 6 удаа зохион байгуулсан. За багшийн боловсруулсан зөвлөмж нь мэрэгжлийн зөвлөмж нь 13, гүйцэтгэсэн төсөл ажил болон грантууд нь 10 байгаа. За мөн манай судалгааны багийнхан Япон улсын хэсэг эрдэмтдтэй хамтран олон улсын 2 том төсөлд ажилласан байгаа. Энэхүү төсөлд ажлын хүрээнд Монгол орны хүн амын дунд халдварласан Тиania болон Echinococcus төрлийн шинэгчдийн молекулын биологийн судалгаа хийгээд ойролцоогоор 100 гаруй зүйлийн нуклеотидын дистралыг шинээр гаргаж жин банкнд бүртгүүлсэн. За энэ хуран зурдсан оюутнууд та бүхэндээ би PubMed гэсэн энэхүү сайт руу ороод Хүр Бадам багшийн нэрийг хийгээд сүүчийг даах юм бол манай судалгааны багийнхны болон Хүр Бадам багшийн маань ямар өгүүлбүүд ямар эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байгааг харж болно гэд PubMed дээр ороод багшийн нэрийг хийгээд сүүч хийгээд энэхүү өгүүлбүүдэд танилцаарай гэж хүсэж байна. За багшийн сонголт ажлаас дурдвал боловсрол соёл шинжилгээ ухааны яамны магадлан итгэмжлийн үндэсний зөвлөлийн шинжээчээр ажилладаг юм байна. Мөн Эмзүү бие хамгааллын сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Монголын параситологийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн болон хангаах хүчтэй дэвжээний гүйцэтгэх захирлуудаар тусдаас ажилладаг юм байна. За багшийн авсан гавьяа шагналуудаас дурдвал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, алтан гац одон, хөдөлмөрийн хүндэт медалаар ингрээвлажээ. За мөн боловсрол, эрүүл мэнд, шинжилгээ ухаан, биеийн тамирын салбаруудын тэргүүний ажилтан
цол тэмдгийг авсан. За бусад улс улсуудын ойн медаль шагналуудаар шагнагдсан байна. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсан явдал баярлалаа. За Тэмүүлэн багштай баярлалаа. Ингээд бид бүхний хүссэн үлээсэн мөч ирж байна. Доктор профессор Гүрөөдөн багшаараа тайзнаа авч байна. За багшаа өнөөдөр референсийг бахархал гэдэг сэдвээр сонгосон юм байна. Тэгээд чухам юу одоо өгүүлэхийг тухлан сууж таалан болгоно. За одоо өгөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо шинийн 7 ноён бэлтгэцээ өдөр та бүхэндээ нүүлдүүлэн очиж байгаадаа баяртай байна. Тэгээд та бүхэн сар шиндээ сайхан шилжсэн бахаа гэж бодож байна. За манай сургуулийн бодлого зохицуулалтын газраас профессор Үнцэн гэж лекц профессор багшаар уншуулж байгаа төвдөө би таашааж байгаа. Өчигдөр өгөхөөс энэ сургуульд одоо 440 багш үйд юм байна. Энэ дотор профессор цолтой 34 хүн байдаг юм байна. Тэдний нэг нь одоо би байгаад баярлж байна. Тэгэд нэг маань жоохон тийм хар тал руугаа хүмүүст мэдээлэл өгдөг. Хүмүүс ярихаараа сайн сайхан ярихаа мартцсан ийм цаг үед та бүхнийг бас сэтгэл тэмүүлэх зорилгоор өнөөдөр би нэг лекцийг бахархал гэж нэрсэн ийм учиртай байнамаа. Тэгээд энэ лекцийг унших явцад та аянда энэ лекцийн утгаучир болох байхаа гэж бодож байна. Ихэд би нэг ийм хүмүүсийн зургийг та нарт харуулж байгаа юм л та. Тэгээд хүмүүс бол ингээд та нарын бүгдээрийнхэн таньдаг хүмүүс байж байгаа. Энэ хүнийг бол их сайн мэднэ юм билээ. За Чингис хаан ба. Тэгээд дараагийнх нь хүн бол за Японы сумогийн хавар хүн байна. Монгол хүн. За энэ дараагийн хүн байна. Хэвлээ. Тэгээд багшийн лекц бол тийм албан бус лекц юм шүү. Тэгж ойлгоорой. Нэг хайтар албаны юм биш. Та нар надтай ингэж жоохон open нээлттэй бол багш нэг баярлнаа. За энэ хүн юм бэ? За дашуулрын гэж хүн байна. Энэ хүн юм бэ? Паралимпик? Оо, сайн байна. За. Дахиад хэдэн хүнийг асуучих тэгвэл энэ хүн юм бэ? Энэ хүн байна. За баярлалаа. Цогтон дайч тавсан. Цагааны цэгмэд ардын жижигчин байна. Энэ манай ах байгаа. Хэмбэ. Гинэ за. Насгийн багын гэж юм байна. Энэ натай бас ойролцоо хүн би. Тэгээ Монгол улсын баатар Гүр Арчи гэж хүн байна. Энэ за энийг таамаг сайн таних байхаа. За энэ бас надтай их төстэй хүн байна. Хэмбэ. Тэгээ Монгол улсын төрөөс явахад ирэнчний чойно гэж дөрмийн дагуу хэрэг ярьж байна. Дараа нь энэ хүн эрдэнэ тавт сайн байна. За дараа нь энэ слайд үзүүлж байгаа. Тэгээ эндээс би нэг ганц юм асуух гэж байгаа юм. Ер нь бид бахархал гэж юм юу гэж ойлгох юм болоо гэж багш бодож байна. Тэгээ сая улсуудыг хараад мэдээж хувийнх нь бол мэдээж бүгдээрээ л таних шүү дээ. Энэ дотор танихгүй нэг ч байна. Миний хэлэх байгаа бол энэ дээрээ суудсан байгаа энэ бүх хүмүүс миний бахархал шүү гэж багш хэлж байгаа. Та нар бүгдээрээ миний бахархал шүү. Баярлалаа. Тэгээ бахархал гэвэл их олон юм ярьж болох юм шиг байна. Хүн өөрөө ямар үзэхээс харж байгааг гэдгээс л хамаардаг юм шиг байна. Өнөөдөр би зүгээр та бүхэнд энэ хэдийн юмны талаар зүгээр тавьчихаа хэлье гэж бодсон юм. Хувийн өөрийнх нь бахархал хамт олонны сургуулийн орон нутгийн гэдэг. Тэгээ сүүлд нь бид нар Монгол хүн болсноор гэж бичсэн байж байгаа. Тэгээ хувь хүн гэхэд би өөрөөрөө бахархаж байгаа юм л та. Тэгэхээр намайг бол бүгдээрээ сайн. Тэг. Намайг бүр Баттан багш ихээр надад сайн сонсогдоод байдаг. Бүр Баттан гой гэхээр одоо хөдөө зөвшөөрөөс өөр аргагүй. Одоо бүр Баттан гой гэдэг бол хөдөө зөвшөөрч байгаа. Тэгээ манай сургуулийн багш нар оюутнууд бол манай төгсөгчдод намайг ерөөсөө бүр Баттан багш гэж хэлдэг байхгүй. Сая миний нэг шиг бүр Баттан багш гэсэн чинь тийм өгшөө харагдаад байгаа юм гэсэн. Их сайн яагаад гэж хэлж ийм ихээр манай шавнаар намайг бүрээ өгш гэж хэлдэг байхгүй. Монголчууд одоо авгаас гэж нэрлэдэг. Тэгээ тэр нэрэнд нь багшийн дэвдүү их тасцсан юм байна. Тэгээ тэгтээ бүр Баттан гэж битээглээ гэж хэлээгүй шүү дээ. Хэлбэл ард нь гойтой хэлээрээ гэж хэлж байгаа. Тэгээ би одоо өөрөөрөө өнөөдөр их жоохон бахархан. Тэгэхээр энэ лекцийг багш нь бас нэлээд бодож байгаа бэлдсэн. Тэгээ энэ лекцийг бэлдэхдээ бол багш нь ямар нэгэн
ашиг сонирхлын зөрчил ямар нэгэн дарамт шахаа өөр юм ерөөсө бодоогүйгээр шууд өөрийнх нь цэвэр үзэл бодлыг илэрхийлж байна. За миний төрсөн нутаг гэхээр би нэг 4 мөрчлөг уншмаар санагддаг юм аа. За энэ шүлгийг одоо уншиж байж магадгүй та нарын өөрч тоглосон чулуу минь булганых, өвлжиж зуссан нутаг минь булганых, өрнөөсөө унасан ээж минь булганых, өөрийн ирэхгүй юм би минь булганых гэж нэг юм сайхан 4 мөрчлөг юм аа. За тэгээ яг ойлгомжтой одоо би булганы хүн одоо тэрийг өнөөдөр нийт зарлчих. Тэгээ би Булган аймгийн Хотгон дөр суманд төрсөн ингээд цагаан буруус гээд яг миний төрсөн газар байгаа. Тэгээ за энэ докторт нэрж байгаа. Энэ манай экспертээр энэ 100 очсон миний одоо төрсөн газар. Энэ манай одоо Хотгон дөр хайрхан байгаа. Энэ хайрхны урт тал ингээд сэлэн мөрөн урсч яадаг. Тэгээд ийм одоо сайхан газар төрсөн ховтой мөн. За миний аав ээж хоёр энэ байна. Миний ээж бол Мямсур гэж юм байсан, аав маань Афган дараа гэж юм. Тэгээ энэ хоёр залуутаа одоо зураг болж исэн. Их дээр үеийн одоо энэ 1956 оны үеийн зураг юм гэсэн. Тэгээд ихтэй одоо болтол би энийг бас хадгалж ирсэн. Энэ бүр одоо нэг настай байна. Ийм хүн байсан аа. Тэгээ энэ хажуу талд нь миний нэг настай дөмсөж исэн бот одоо надад хадгалагдсан ингээ байж байгаа. Тэгээ энэ ботхийг бол миний ээж одоо надад зориулж байсан. Тэгээ би бас хэд хэдэн ботхийг одоо нэг настай хэлсэн юм шиг байна. За энэ багасаа нэг юм ширүүн төрхтөг байсан ч юм. Манай хоёр их ширүүн дөрөв муухан ааштай тэгж ярьдаг гэсэн үний дараа багш дээр одоо дундлын зургийг харахгүй. Одоо ингэ зогсчод би ч одоо нуудаж яахт үнэн байсан байна. За энэ бол одоо миний 3 мургатай ч юм уу да. Энэ сургуульд орохын өмнөх зураг. За анх удаа Улаанбаатарт орж ирсэн зураг нь энэ гэж байна. Нэгдүгээр ингээд орохын өмнө их гангаан тооцсон хүмүүс цаантаас хантацтай пүүрхэн гуталтай. Тэгээ энэ тухайн үед бол их л гоё байсан юм шиг байна. Гоё зураг байсан. За миний сурагч нас гэж яг би Булган аймгийн Хотгон дөр сумын сумын баг сургууль 3 дугаар анги төгсөлтөөр сураад тэгээд 4 дугаар ангиас манай дархал руу шилжээд тэгээд дархалтын 10 жилийн 1-р дунд сургуулийг би төгссөн. За миний төгссөн сургуулийн за 1-р ангийн зураг манай нэг юм улаан моцикэлтэй байсан юм аа. Батуу хөшөнтэй аягүй сайн дээр үеийнх энийг Осток гэж нэрлэдэг байсан. Тэгээ улаан Остоктой. Тэгээ манай Остоктой юм чинь бас тэр үед Остоктой хүнийг байдаг байсан юм шиг байна. За тэгээ Остоктой нэг хажууд авчих. За миний 4-р ангийн зураг бас 3-р салааны дарга гэж байна маа. Тийм. За 4-р анги манай сургуулийн шилдэг анги болж ирсэн. Тэрнгээр би аягүй бахарч байгаа. Тэг нөхөр аагүй бол тэр зогсож байгаа. Амгүй дээр одоо ингэ зогсож байгаа. За нэг юм бэ. За бас 10 жил тахта гайвас орчихсан юм шиг байна. Энэ миний 2-р ангийн сайн шилдэг юм байгаа юм л да. Аваад мөхтө бүрээд хоёрын гэж сурч мэдхтэй идэвхцүүтэл гаргаж сурлагын онц амжилтыг өндөр үн сайшруулах үнэхээр шал Хотод 8 жилийн дунд сургуулийн захиргаа 67 оны 5 сарын 8 гэж. Тэгсэн дараа нь хөдөөний хүүхэд хотод ирээд сурсан чинь 4-р анги бас онц төгссөн байна. Одоо үний юм чи яах юм бэ? За тэгээд ингээд дандаа онц байна. Энэ яг хөөхөд дахин хотын сургуулийн манай сургуулийн захирал Очир хот гэж юм байсан. Манай ангийн багш Сүхэнбаатар гэдэг 69 оны 6 сарын 3 гэж. Тэгэхээр би ч гэртний хүн болж таарч байгаа байхгүй. Одоо эндээс ингээ харахаар. За дунд сургуульд авчихсан 2 юмыг би энд бас сонирн байж магадгүй гэдэг оруулсан. За энэ болохоор 7-р ангид пенер цуснд 4-р ээлжийн пенер цуснд яв ширээний тестийн тэмцээл 1-р хэрэгжсэн гэж. Бас хоосон үзсэн юм шиг шүү. За дараа нь дурсгалын хуудас гэдэг энэ нэг том сахалтай хүний зурагтай зарим танихгүй байж магадгүй энэ Ленин гэж хүний зураг. Тэгээ энэ Ленин зурагтай энэ зургийг яасан гэхээр 4-р ангид байхдаа Ленины мэдсэний 100 жилийн өмнө пенерийн нөгөө илэрхийлэлт гэж юм байдаг байсан юм аа. Тэр илэрхийлэлд оролцож ирсэн
Тэгээд надад нэг юм одоо хадгалсан байгаа. За ингээд 4-р ангийн зураг энэ одоо 9-р ангийн зураг энэ 10-р ангийн зураг 9-р ангид цагаан нөгөө тэнэг цуслан биш та одоо ч байгаа. Тэр цусланд одоо амарч ирсэн юм зураг байна. За энэ зургийг би ямар учиртай оруулсан гэхээр энэ зам манай сумын ой болдго юм байна. 90 жилийн болоод тэгээд сум намайг одоо ойдоо өрөөд анх удаа сумын ойд руу бидээд бич аягүй баярлалаа шүү. Тэгээд очсон. Тэгээд очиж байжсэн чинь суман дээр энэ нэг хүн ирээд намайг чи өөрөө мөн үлээ. Тэгээд мөн байлтсан. Чи намайг таньж ийн гэсэн. Би нөгөөдөрт нь юусоо таних. Тэгээд сонсоод ирсэн чинь сумын баг сургуулийн 1-3 дугаар ангид надтай хамт сурч ирсэн миний баг ангийн найз юм байл та. Тэгээд би яа чамайг таних гэсэн. Би чамайг аягүй сайн таньж байгаа. Тэгээд миний тухай аягүй их одоо хүмүүсээс асууж давалж ирсэн байл та. Тэгээд намайг ойд үлж байгаа гэж баярлаад ирээ. Тэгээд манай найзын хүүгийн уйсан соёлын морин төрүүлж бөө боллоо шүү дээ гэж байгаа. За тэрийг харуулсан юм зураг байгаа. Тэгээд би багийнхаа найзтай уулзаад их баярлсан. Багын найзууд мартаагүй лээ. Би ч гэсэн багын найзуудаа мартаагүй. За оюутан нас гэхээр би Монгол улсыг ганцхан их сургуультай байхад тэр сургуулийг төгсснөөр үнэхээр бахархдаг. Энэ бол Монгол улсын их сургууль байна. За энэ оюут ахуй цагийн зургууд байгаа. За энэ 1977 онд энэ улаан талбай сангийн ачууд явсан. Улаан талбай сангийн ачуу анхны өндөр урагцанд явж төмс сураж исэн. Тэгээд би энэ зогсож байгаа шүү. Үсмэс гэж янз байгаа. Тэг. За 79 онд одоо энэ май нэгний парадны дараа энэ төвшөлтөний наанг авахсан палтоор хүмүүссэн джинстэй. Тэр үедээ бас ихэд ангал байсан юм шиг байна. За энэ 78 онд оюутны байранд байж байгаа зураг. Энэ 80 оны монтажны зураг. За энэ дээр ингээд миний оюут ахуй цагийн найз энэ одоо сэсгэл өстэй залуу байна шүү дээ. Энэ бид хоёр оюутны байранд 5 жил хамт амьдарсан. Энэ залуу энд ирсэн үү? Ирэх юм ирэхгүй юм. Oo за. Та нар ирэх гэдээсэн шүү дээ. За дараа нь бас оюут ахуй цагийн зураг. Энэ их бидний оюутан байгаад нэг 400-ийн балтыг нэг юм балтыг нааданд орж ирсэн юм аа. 406 төгрөгийн үнэтэй балтыг авахгүй. Орос төгрөгт байдаг. Тэгээ тэрийг өнгөссөн оюутан одоо өөрийгөө оюутан гэж үздэг. Тэгээ бид гурав одоо гуруулаа 406-гийн балтыг өнгөссөн байна. Дахисан одоо тэр үедээ бол одоо автодын нүдний хажуугаар өнгөрөхгүй шүү дээ. Одоо юм гоё үлдээ таарч. Тийм bijсэн. За энэ бол 79 он. Тэгээд энэ хажуу талд нь зогсож байгаа нэг сайхан залуу өвсгөл одоо яг хэвээр. Энэ бүр цагтын Гамбат гэж ийм залуу өвсгөл аймагаас исчихсэн. Миний найз ба надтай одоо 40 жил үерхэж явж байгаа найз ба өнөөдөр өвсгөл аймагаас ирсэн. Энэ хүнийг алах шиг баярлалаа гэвчээ. За. Сүртээрээ. За. Оюутан багтад ийм үстэйсэн. Гамбаа их баярлалаа найз чам. За. Дараа нь бас миний нэг найз байгаа өнөөдөр бас нэг энэ 5 дараагийн жолооч ажилттай гэлж чадаагүй юм байна. Энэ нөхдүүдийн ярьж байгаа бол. За энэ хүн би энэ үнийг одоо та нар мэднэ. За энэ хүн бол Эрдэнийн Батүл гэж хүн байгаа. Тэгээ Монголын одоо арчлын анхны алтаараа за одоо нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Энэ нөхөр бит хоёр оюутны ширээнд хамт сурж ирсэн нэг ангийнх. Тэгээ манай ингээс Монгол улсын баатар төрсөн баг. Тэрүүгээр би үнэхээр бахархчих. Гэхдээ бид нар улсын өргөд ямар нэгэн холбоос өргөө байхгүй шүү. Намайг ингээ өөрийн ярьж байгааг энэ нөхөр мэдчихгүй байж байгаа. Гэхдээ би үнэхээр бахархаж байгаа. Баатартай хамт сууж ирсэн мэдээгүй. Баатар ч гэсэн профессортай нэг шигээ сууж ирсэн мэдээгүй байна. Би тэгж бодож байгаа. За оюутан байхдаа би яг 4-р анги хүртэл үзүүлсэн гэхээр 4-өөс хойш бол амжилт жоохон буурсан. Амжилт буурсан учраас би үзүүлээд яваа. Гэхдээ дунд аваагүй. Тэгээ онцгой тоолж суурсан. За ингээ Монгол Улсын их сургуулийн 1977 оны хөлбөмбөгийн авах шалгаруулалт тэмцээнд 3 дугаар ирсэн гэж байгаа маа. Тийм одоо оюутан байхад 77 оны Монгол Улсын их сургуулийн диплом одооны хувьд 4 жил ийм л байсан байна шүү дээ. За дараа нь төгсөлтөө онцлогтой гэдэг нэг юм алтан медальтай.
төгссөн тэгээд бодвол гайгүй сурч ирсэн юм шиг байна. Тэр яг асуулт хийхгүй. Би ч гайгүй төгссөн. За үнэхээр. За одоо гэрүүлийн хамтаа. Би гэр бүлээ ярьж байгаа боловч миний гэр бүлээр дамжаад би их маш олон хүнээр бахарч байгаа байхгүй. Хамгийн гол. Өнөөдөр би өөрийгөө дүүйлэх гэж магтах гэж та бүхний цагийг өрөөгүй. Түрүүн одоо би Тэмүүлэн доктор баярлалаа гэхдээ башгаа тэргийг магтчлаа. Баруун царайд хүн улаад хүн гэсэн сая улаах шиг гэсэн шүү. За би 4-р курсэд оюутны байранд бас нэг талхтай сууж байгаа маань. Наа нэг Оросын дээр үе нэг цахилгаан данх гэж юм байсан. Одоо нараа цолон багш тэр бүгдээрээ сайн. Нэг данхтай. Би тэр 4-р курс байсан. Тэгсэн энэ нэгдүгээр курсэд өөр хангаа ангиас нэг юм нэг охин ирсэн байхгүй. Манай газар зүй ангид. Тэгээ би 4-р курс, энэ 1-р курс. Тэгээ 80 он нэг мэдсэн чи би тэр ингэ зэрэгцээ зогссон. Байсан гар манаасаа бичсэн. За энэ бол одоо миний насны минь хайн одоо вандын цэцгээ гэж юм өсгөө хамаа. За бид хоёр хүүхэдтэй манай том хүү энэ байна, охин маань энэ байна. Тэгээ одоо манай өр хүүхэн маань их өргөжтөлж олон болж байгаа. Ач холбогдолтой болж байгаа болсон. За миний хамт олон гэхээр би одоо энэ сургуулийн үнэхээр их юм надад санагдаж байна. Гэхдээ хугацаа бага учраас би одоо цагт одоо баригдаад одоо боломжоор одоо өөрийнхөө бахархлыг ярих гэж ингэж бодсон. Манай их одоо сургуулийн түүх бол бүгдээрээ мэднэ. 42 онд Монгол Улсын их сургуулийн хуулийн факультет гэж байгуулагдаж ирсэн. 61 онд Ангахны дээд сургууль болсон. 91 онд Ангахны их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжилгээний их сургууль, сая одоо 14 онд Ашуис гэдэг нэртэй болсон. Энэ сүүлийн 4 логонд дөрвөлөнд нь би энэ сургуульд ажиллаж байгаагаараа багтж байгаа багш. За 1961 оноос хойш өнөөдөр хүртэл манай сургууль 4 захиралтай байсан. Эхнийх нь бол та бүхэн сайн мэд манай Балдан дорж өгш байна. Тэгээ Жамбаа өгш байна. Лавсрын захирал байна. Батбаатар захирал байна. Би энэ 4 захиралтай дөрвөлөнтэй хамт ажиллаж байснараа бахархдаг юм. Энэ бол бас түүх юм гэдэг. За энэ сургуульд би анх багш болоод ирсэн чинь нэг ийм 5 хүн намайг анх угтаж авсан. За энэ нь хэн байсан гэхээр манай сургуулийн захирал байсан Балдан дорж нэг сайхан тийм хөшиг. Хүн төрөн дээр ороод ингэ ярихаа тэгэл өөр ирэхгүй ярьдаг. Нэг тийм гоё байсан. Нэг аав чи шиг, ах чи шиг тийм их гоё. Энгийн тийм сайхан монгол байсан. Манай сургуулийн захирал. За манай сургуулийн дэд захирал Бацух багш байлаа. Монгол Улсын гавьд багш. Амар ширүү. Бүх хүмүүс амар Бацух багштай байсан. Тэгээ би нөгөө Монгол Улсын сургууль багш байж байгаа ирсэн юм чинь нөгөө сайн мэдэхгүй. Бацух захирал чамтай уулзах гэж байгаа нь манай төлөвлөгч намайг дагуулад орсон. Нэг шиг хэцтэй хүмүүс очив. Тэгээд оронгуудад их сайн болж байгаа байхгүй. Тэгсэн наашаа суу. Тэгээд ингээд суулгаад тэгээд жоон гэж байгаа. За чамайг багшаар авсан сайн багш одоо шүү. Болноо хичээрээ хийсэн. Тэгсэн дараа нь ингээд намын хооронд дарахтаа уулзсан байсан. Одоо энэ 238 өрөвтгөлийн тэгээд энэ очингууд үүдэндээ нарийн бичгийн дарахтаа цаана их том өрөвт. Нарийн бичгийн дараас нь зөвшөөрөл аваад ингээд орсон чил. Өөрөө нэг том яваад очих гэж байгаа нэг жоох. Тэгээд явсараа ингээд хажууд нь очив. За би ингээд одоо шинэ геологийн босгор болно гэж. За тийм гэсэн чинь наашаа суу. Тэгсэн энэ хүмүүс бол манай Монгол Улсын гавьд зөвгөө өгш байхгүй. Тийм зөвгөө өгш. За дараа нь декантад хэлсэн юм. Эмчилгээний 1-р факультет параллелд төссөн. Тэгээд декан гэл нэг хүн дээр яваад орсон. Бас их сайхан тийм хүн дээр ороод. Яг зүрхэд хүмүүстэй ороод. За ингэсэн чинь тэр үед манай декан одоо Монгол Улсын гавьд өгш. Батхан хөөш байсан. Миний багш энд ирсэн сууж багштай баярлалаа. Та бидний бахархаж шүү. Бидний бахархаж шүү гэж. Багш. За. Би нэг үнэхээр одоо талархлаа илэрхийлдэг гэсэн хүмүүст өнөөдөр хэсэг баглаа өгч байгаа. За дараа нь хичээлээ эрхлэгч гэж хүн дээр орно гэж ордог юм байна. За мундаг нэг тийм хүмүүстэй.
Ярихаар ингээд хүмүүс дээшээ доош ороод. Маш чанга дуутай, улаан хацартай. Амар шиг өндөр орсон. Энэ одоо Монгол улсын дээрч дүнхүүс орчих шүү. Тэгээд тав хүн намайг энэ сургууль анх идэв. Үгүй гэж авсан. Тэгээд тав хүн бол миний бахар шүү, миний бахар шүү бошаа. Багштай баярлаа. За тэгээд техникийн тухай би одоо ярина. Тэгээд 84 онд ирсэн чинь биологи социологийн техник гэж байгуулагдаад техник эрхлэгч чинь Онлбаатар нэг сайхан дөлгөөх Манлчин Онлбаатар гэдэг. Үүнтэй одоо дипломтой доцент цалтай юм байсан. За тэгээд улмын манлай гэдэг манай одоо социологийн манлай багш Чатравалын Бурмаа гэдэг манай Бурмаа багш. За энэ готуу явах гэдэг биологийн багш Дэмдэрчийн цолмон гэдэг нэг юм ихтэй гоё юм ихтэй. Тэгээд жахмаа гэдэг манай лаборант хийсэн. Тэгээд өнөөдрийн энэ миний лекцэнд миний урилгыг хүлээж аваад ирсэн Бурмаа багш, миний багш одоо энд ирсэн байгаа Бурмаа багш. Баярлалаа Бурмаа багш. Манай Бурмаа багшийн аав чинь Монгол улсын гавь тэрч Монголын усан онгоцны анхны капитан Чатравал гэж үг байдаг шүү дээ. За цолмон гэдэг сайхан бүсгүй. Ирэхэд хойд сургууль өсөд ирсэн. Би ч дотоод сургууль өссөн шүү. Алтан гэдэг мундаг сайхан. Болоогүй танилцуулга байх яагаад гэдэг. Тэг. Тэгээд ийм хоёр гоё одоо ихтэй тэнийг өөрөө цуултаа задлаач. Тэгээд тэр гоё ихтэй юм байсан гэхээр манай гистологийн профессор цолмон багш цолмон чамаар багш багч шүү. Одоо яг юу За хүн техникс энэ 86 онд октябрийн баяраар парад жигсэн байсан. Хөлдөж өгөхгүй Батан багш бидний мужиг одоо спатаны талбайд зогсоосон та. Хоёр дутаа. Тэгээд энэ манай Болормоо гэж байсан одоо Америкт байгаа. Энэ Хандармаа гэж манай байсан. Тэр хоёр багш байна. За энэ алтан багш одоо манай үлзий хоёр гэж лаборант үлзий их хоёр хичээлдэр нэг тэмхэн 3 анх удаа 91 онд гадаадд явж үзчихэ. Манай сангид орж өгш. Одоо энэ юуны арсын төвд байгаа. Манай лаборант байсан манай нэс түмэнд нэмэрлэхэд бид 3 91 онд анх удаа их удаа үзчихэж байгаа. Амар баярсан. Хэлхийдээс ахаад Орос орнд ирж ирсэн. Тэгээд үрийцхийн гудамжинд зураг авахлаа тэмхээнд өнгөц зургаар явуулаа. Тэгжээ. За 84-өөс 90 онд анги даасан багш байлаа гэж байна. За анги даана. Ангитагаа одоо сайн ажиллахгүй Батан багш загнуулсан шүү дээ. Муу ажилласан гэх. Тэгээд манад нэг лав солиотон байсан Буайли гэдэг миний даажсан юм. Тэгээд энэ манайхын төгсөө бас одоо лавстыг сайн ажилладаг гэсэн. Итгэж жилийн өмнө манай тавсан захидлын тэр лавста сайтам дээр ажил хийгээд очсон чинь манайхын төгссөн лав солиотнууд бүгдээрээ бидэртэй уулзаад асуусан гэсэн. Бас намайг мартаагүй явж байгаа байлээ. Тэгэхээр бас гадаад нэг бахарх хүнтэй явж байгаа шүү дээ. Тэгээ манайхын төгс маш олон давсан юм чинь байна. Энэ 86 оны зураг байгаа. Бид нар энэ Дорд аймгийн Сэргэлэн сумд Бурмаа багш бид нар зуны ажиллаар 2 дугаар курсын оюутнуудыг авч явсан. Энэ нэг томруулаад харах юм бол энэ нэг сайхан өндөр нэг төдөлсний мод шиг сайхан залуу зогсож байгаа л да. За энэ бол манай мэдрэг судлалын гинхний хэлэгч анхны доктор дэд профессор Тууд орж байгаа маань. Тууд орж өгсө та зүгээр бас. За баярлалаа. За ингээд дараагийнх нь бол энэ зураг 87 оны энэ октябрийн баярын зураг байна. За энэ дээр одоо хэн байна вэ гэхээр би Хандармаа нэгдүгээр эмнэлгийн нүдний Төмөр Баатар шүү дээ. Төмөр Баатар юмж байгаа. Энэ нөгөө одоо спортын албаны дарга Монгол улсын гавьд эмч Насан Бат гэдэг энэ гаранд медийн цогоо гэдэг ингээд дандаа манад ажилласан пүүсийн ийм ойлголууд энэ дээр барьж байгаа. За дараа нь би нэг анги даад төгсгсөн тэр манай ангийнхаа энд байж байгаа. За энэ үеж энэ одоо их цэцэг байна, бие байна, бат мөнх байна гэдэг ингээд сүхэй байна, мөнгө жагаа гэдэг манай ангийнх. Энэ чинь нэгэн сүүл авахсан. Би тэдгээр ингээ хөдөлмөр бол нэр төр алдар гавьяаны хэрэг мөн гэдэг ингээ өвчтсөн. Миний үед ийм лооц байсан. Гоё шүү дээ. Хөдөлмөр бол нэр төр алдар гавьяаны хэрэг мөн. За одоо энэ өрөөг хэрэгжүүлэх гэж одоо ажиллаж ирсэн л да. Энэ мөнх хоёр гэдэг манай
курсын манай нүдний багш байсан. Одоо Англид байгаа мөөгийн сакс тоглолтод мөн хоёр. За энэ бид нар бас 87 юу майныг нар парадд жигсэн. За энэ нь одоо 88 оны сангийн аж ахуйн зураг байгаа. За энэ сангийн аж ахуй дээр байгаа хүмүүс гэвэл одоо энэ манай их барихын их цэцэг байна. Энэ нөгөө дотоод шүүглийн сайн байна. За тэгээд нөгөө газ центрологийн баяр маань энэ гэдэг ингээд зөндөө олон хүмүүс байж байгаа. Ингээд миний шавийн дараагийн доктор их цэцэг бас хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. За яг хөө тэгээд Оросын шалгалт бас авч ялаа. Монголын шалгалт авч ялаа гэж байна. За энэ яг нөгөө оператор оюутан авч яваад эрхүүд очиод энэ Орос тэр дээдлийн шалгалтыг би онцгойлох гэж байгаа. Бид коммунист хөдөлмөрийн ялтанд хүрнэ. Амар өрөөд. Тэгээд доор нь одоо Ленин багш ирчихсэн. Энийг юу гэхээр би 1988 онд дээд боловсролын хороо гэж байсан. Яам гэж байгаа юм. Дээд боловсролын хорооноос бүх ихтэй сургуулийн одоо багш нарын дунд социалист уралдаан гэж юм байна өрнөдөг байлаа. Одоо 5 жилийн гашаач гэдэг. Тэгсэн чинь анагаах оны сургуулиас би шалгарч дээд боловсролын хорооны социалист уралдаанд байр эзэж авч ирсэн баярын бичиг энэ байгаамаа. За ингээд одоо сангийн аж ахуй яваад зөндөө олон манай тэхэм 84 онд одоо намайг тэхнийхээ шилдэг хүн болгож ирсэн байна. Энэ манай онлотор шүтсэн. Бүр атом 84 оны социалист уралдаанд төрүүлсэн дата шагнав. Биологийн тэхэм 84 оны 12 сарын 31 гэж. Тэгээ энэ бол одоо түүх юм л та. Би уул нь бахархаад байгаа байхгүй. Та нар яагаад ингэ дуусах. За баярлалаа. За дараа нь би зүгээр энийг 1988 онд манаас гарвал бараг анх удаа багш шинжлэлийн мэдлэг өгсөн байхгүй. Өмнө нэг мэдлэг өгдөггүй байсан. Тэгээ энэ шинжлэлийн мэдлэг ингээ над ирсэн мэдлэг нэг одоо харж байсан чинь анагаах оны дээд сургуулийн намын хорооны даргацлагыг эрихтер жамп гэж байна. Зөвхөн ч манай нэг номер хүн байсан байхгүй. Намын хорооны даргач. Юу зөвхөн өчтөй чи дэж хамаагүй одоо нэг шиг юм байгаагүй. Ямар сайн би хэлж шít. Орох гэж өөр болж исэн юм. За би Монгол улс 91 оноос хойш 4 ерөнхийлөгчтэй та нар бүгд л хэлж. Тэгээ Монгол улсын 2 3 4 дахь ерөнхийлөгч нар тэг энд 3 хүн Монгол улсын төрийн одоо хүндэтгэлийн хүлээн авалтанд өрсөнд би бас өөрөө их бахархаж байгаа юм аа. За энэ гавхандгаа урилга энэ илүүдээр чи ерөнхийлөгч урилга энэ намрын хоёрын урилга байна. За 90 онд манай төвхийнх намайг ирэхгүй явцсан хавар надгүйгээр хавсан зураг нэр баг. За энэ бүхтэй юм байна. Одоо хамтар судлалын дараагаас манай онл багш байна, Хандармаа байна, Цэрэн Дулам гэдэг багш байсан, Манлаа Сангид орж, Түмээ, Алтан, Том Болормоо, Үлзий ихч, Бурмаа багш гэсэн улсууд 90 онд ийм хүмүүс юм байсан байна. За тэгээд би нэг онд аспирантурт явсан. Одоогийнхоо бол одоо магистрант, докторант юм байна л да. Тэгээ ихүүгийн анагаах оны сургууль дээр очиод би хацтай миний одоо эрдэмтдийн ажлын удирдагч нь бол энэ ихүүгийн анагаах оны сургуулийн ректор байсан. Академич доктор профессорын Майбородас Александрович гэж юм байсан. Одоо ч байгаа нь юуш. Тэгээ энэ үний одоо шат болж эрхүүд бас одоо гадаадд явж халуун шуурны махаас 4 жил хийсэн. Тэгээд тийм доктор зэрэг хамглаад ирсэн. Одоо манай энэ багш бол нөгөө эрхүүгийн анагаах оны сургуулийн хүндэт ректор юм байж байгаа. За энэ доор бид нар одоо эрхүүд хуралд очиод манаас өнгөр зуул захад, хавсрын захад, намраа захад, лотгоо дараа нэмсүрэн захад бид нар эрхүүд хуралд очижсэн үе баталгаа байна. За миний яг диссертац тэр үед нь бичижсэн. Тэгээд миний одоо индекс нь болохоор эхнийх нь болохоор эрүүл ахуй, хоёр дахь индекс нь барьцлах юм хос одоо индексээр докторийн зэрэг хөнгөлжсэн бас юм сонир байж магадгүй. Би ч бас эрүүл ахуйлж хазааж мэдэх юм байна. Хацгаа бол таа. За тэгээд 92-оос 2008 онд биологи, удамжийн, дархлал судлалын нэг мундаг нэртэй юм явсан. Тэгээ манай бэнхмэр ихч юм да Монгол Улсын гавьд бүрүүдэрж өгсөн үү?
ирээгүй хаа ирсэн бол энд сууж явах хэрэгтэй ирээгүй. За бүгд зөвшөлтөө би одоо баярлж авдаг, бахарч авдаг. Манай тэнхмээс Батбаатар захирал, манай тэнхмээ. Дээд боловсролын хэлтсийн дараа эрхэм болгон манай тэнхм. Би анхаас сургуулийн захирал төвшин жаргал манай тэнхм. Би бахархаад байж төвшин захирал. За баярлалаа. Би олон дараа төлөөгүй маа. За тэгээд дахиад 2008 оноос биологи физиологийн тэнхим байгуулагдсан. Манай цорын профессор Баярмаа профессор энэ одоо техник хэлж байсан. За тийм манай нөгөө зочин профессор ийм багш байсан. Нэг хэсэг бас манайх чинь бие тамирын техниктэй хамт байсан. Нөгөө Вандан, Суфаатар, Мөнхцөг гэдэг ч одоо манай техник бас харьяал хийжсэн. Би ч өөрөө бас нэг хэсэг Антон харьяал хийжсэн, Мекодолог харьяал хийжсэн. За амьд явж байгаа хүн их юм үздэг юм байлээ дээ. Өнөөдрийг бол. За дараагийнх нь юм бол за одоо манай тэр биологи физиологийн бэ манай төвлөрсөн багшийн нөгөө сайдын гараа тавьж байгаа манай биологи физиологийн техникийн ихтэй сургуулийн биологи олимпиадад манай нэгдүгээр курсын хүүхдүүд алтан медаль авч ирсэн. Тэр зураг байна. За ингээ өнгөрсөн оны 14 оноос манайх нөгөө ерөнхий хэлтмийн биологийн профессорын баг гэж болсон. Манай багийнхаа энэ дээр бүгдээ харагдаж байна. За энэ зөв яагаад сургуулийн шинжлэхээр хамгийн шалгаруулт юм байна. Тэгээ одоо сургуулийн хамгийн олон одоо багштай сургууль оюутны таваараа бараг 2 торч байгаа юм том сургууль хамгийн шалгаруулаад манай хамтлагийн балж гисэн дотор байна. Тэгээ би одоо хамтлагаараа багтаж байна. Энэ санал асуулгыг явуулахад лобби болон альва тэнхим хамтлагийн шахалт хаалтын гэрээр нөлөөлөөгөө гэж. Энэ шалгаруулсан усууд өөрсдөө гэж хэлсэн шүү. Би тэгвэл за хамгийн арьяастай багш ихтэл одоо манай юм гэж байгаа. Оюутнууд одоо шиг одоо аюултай хүн байх хэрэгтэй. Хамгийн дончтой гэж манай би хийж ажиллана биш. Манай бид профессор цогт шиг багш. Манай техникийн эрхлэгч төрөлж ороод байж байгаа. Тэгээд багхгүй байх арга байна. Тэгээд надаас бусдад авсан юм шиг байна. Хамгийн ийдэг гэсэн чинь манай цогт шиг багш авсан. Тэгээд энэ яг зүгээр нэг төвсөн шалгараагүй. Тэгээд за хамгийн загварлаг багш гэж байна. Манай Даранбаатар багш шиг одоо орсон. Орхойдгоо төрүүлсэн. Тэгээд манай Даранбаатар багш за бас манай төмрөө төрүүлсэн нэг номинацид. За тэр нь болохоор үжирэхэд нэг өдрийн хаан байсан дээрээ гэдэг номинацид төрүүлсэн байлаа. За би анхны сургуулиуд 2003 оны 1 сарын 1-нд анх байгуулагдчихсан. За би одоо энэ сургуулийн захирлаар одоо 4 хүн ажилласан. Бид нар их сайн мэднэ. Анхны захирал нь Мөнхбаяр профессор байгаа. Тэгээд Хүрлбаатар сайд байгаа. Батбаатар захирал төвшин жаргал. Дөрвөлээ миний шиг. Би дөрвөлөө бичиж авчихсан. Хотлог журнал надад байгаа. За би энэ өөрийнхөө шагнаар багтаж байгаа. Энэ цаг үе бол үнэхээр та нарын цаг үе шүү. Энэ сургуулийн үдий зэрэгтэй болоод ирсэн юм чи энэс илүү болгороо гэж багш нь та бүхэндээ өрөөж байгаа. Тэгээд төвшин жаргал захирал нэг цэцгийн баглаа өгнө гэж хэлж байна. За миний шагны дараа тэгээд микроскоп гэдэг чинь сони гэдэг юм биш. Би одоо хичээл микроскоп зааж аваад ингээд эрхүүд очиж судалгааны ажил хийсэн чинь электронны микроскопн дээр юм хийгээл гэсэн чинь анх удаа нэгж харж байгаа. Тэгээд электронны микроскопн дээр миний судалгааны үр дүн бол гарсан л да. Дараа нь бас энэ сургуулийн буйнаар бас гадагшаад өдөршин ганцхан удаа явахдаа бас надад электронны микроскоптой газруудад очиод Оросын микроскопноос юугаар ялгаатай гэдгийг гэж харж ирсэн. Өөр үгүй юм билээ. Тэгээд би Лизингийн сургууль дээр очижсэн, Ёсог сургууль дээр очижсэн. Тэгээд би бодож ирсэн электрон микроскопын сайхан эзэн Монголд бий болох юм бол доо гэж бодож ирсэн. Тэгсэн чинь мөрөөдөл одоо санаж явбал бүтэн гэж та нар бүгдээрээ мэдж байгаа манай сургууль цөм лаборатори байгуулаад манай сургууль үйлсэн микроскопыг одоо хүмүүсийн ярьж байгаа бол энэ микроскопыг дэлхийн ерөөсө 5 оронд угсарсан 6 дахь нь Монгол байсан.
Тэгээд би одоо бианаа сургуулийн захирал сургуулийн хамтран суудаг энэ сүм лабораторийг байгуулсан энэ одоо миний одоо мөрөөдөл хүсэж ирсэн электрон микроскопыг бий болгож ирсэн их баярлж байгаа. Та нараар багтж байгаа сургуулаараа багтж байгаа шүү. Хамгийн гол нь манай залуу судлаачид одоо энэ эзэн болох хэрэгтэй. За 80 оны хүн гэж бидний нэрлэдэг байлаа. Энэ сургууль анх ихэд 80 оныхноос одоо доктор профессор манай Одон Тоёо багш байна. Баярлалаа багш танд. Одон Тоёо багш та баста. Та манай энэ үрэнд та өдөр эдгээр их явсан шүү дээ. За манай цолон багш байна. 80 оныхон манай төвхөр ихч Ажнаа байна. Ажнаа профессор та баста. За та нар юу батгч шүү дээ. За баярлалаа. Тэгээд ингэж 80 оныхон гэж нэг хэсэг ийм шуугуулсан ус байсан. Батан гош түүхийн буруу авш нөгөө сайн мэднэ. За энэ их сонир зураг би энэ Москвад бас их залуучуудын их наадамд Монгол улсныг залуучуудын амьдралыг харуулсан үзэсгэлэн хийх болоод тэрний нэг зураг аавна гэдэг. Манай сургуульд ирсэн байхгүй. Манай сургууль ихэд Улаанбаатар хотын тэргүүний эвлийн хороо байсан. Тэгээд энэ зургийг эвлийн дуу орон дээр очиж авахулж ирсэн. Цаана нөгөө 6 одонд эвлийн дуу ороны чинь туг мог нэгэ байрлалсан. Энэ нь одоо манай шүдний нөгөө гарыг хүрж өгш. Хүрж бошохгүй юу? Энэ нөгөө биологийн багш ч байгаа. Энэ манай эвлийн орон дарга байсан Эрдэнэсэн амгалан гэдэг одоо их том компани хийсэн байгаа. Энэ хавдрын Эрдэнэ очиг гэж зөвлөх. Энэ тугалгаад одоо урлах хэдэн сургуулийн захирал хийж байгаа. Монголын одоо шилдэг одоо дизайнеруудыг бэлтгэж байгаа манай тугалга байгаа. Энэ хажуудлынх нь нөгөө манай цэргийн оюун далаа шүү дээ багш. Нөгөө Ахмад оюун далаа чи юм аахгүй. Битүүр санжаач хамт явдаг байсан. Энэ доотлын зураг нь бид нар 1986 онд эрүүл мэндийн яамны системийн байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээнд анхудаа манай багш нарын баг төрүүлж илээ. Тэгээд энэ төрүүлсэн анхны боловч сумын бий барьцаас болж байгаа. Эдгээр том бариуг би одоо цомыг барьцаас болж байгаа юм. Тэгээд Эрдэнэс амгалан байна оюун багш байна. Одоо нөгөө телевизээр айгуу хийж байгаа. Оюун гэдэг нөгөө эдийн засгийн талаар яриад оюун багш байна. Энэ нөгөө ундармаа багш байна. Энэ Баатар хүү байна. Энэ Тунгал байна. Хандаран байна. Синчүү энэ сайд нөгөө сорин. Энэ одоо Бириж группийн одоо босс үлцэг. Бидний одоо 80 оныхон гэж нэг юм манай энэ одоо бямбам бол сайн мэднэ бидний. За түрүү би ярьжсэн нэг оюутны байр надтай хамт 5 жил хамт сурсан гэнэ. Өвтөстэй нэг залуу байсан шүү дээ. Нөгөө залууч ороод ирсэн хараа. Тэгээд та нэг босч жирчиж юу их сайн нэг том байх гэж залуу. Нөгөө ус байхгүй. Нөгөө сайн ус атаа болсон. Тийм. За баярлалаа сайн. Тийм. За энэ 80 оных биш нэг юм байлаа. За би болгоомжуудын тухай нэг хэдэн хэлэх бол үнэхээр болохгүй. Нэгд би өөрөө болгон аймгийн хүмүүст нэрэлцсэн юм чинь. Тэгэхээр болгоомжуудаас нь эрүүл мэндийн салбарт их олон одоо нэртэй төрөлтэй мэргэжлэрээ оруулсан хүмүүс төрж гарсан. Энэ Монгол улсын анхны одоо ардын эмч эрдэнэтгэний одоо Прүэ гэж төрийн сойрхол Прүэ ба. За энэ манай ардын эмч Васа хөөш. За энэ манай ардын эмч Малчин хөөш. За энэ уламжлалтын одоо Илгэрний Хатанбаатар гэж нэрлэдэг ардын эмч миний дүү байгаа. Надад адилхан байна. Хатанбаатарын гавьд болсон өдөр надад хүн андууж утсаа баяр үргэн мөргөө би ч одоо сандарлаа. Өөр мэдээгүй явж исэн батай гэсэн чи Хатанбаатарт андуурсан байсан. Яг нэг 0 сард магтчихгүй. Адилхан ч байхгүй. За энэ улсууд болгоноос төрсөн улсууд. Дараа нь манай ихэнхийн одоо гавьд Шижирбаатар багш байна. Дараа нь манай сэтгцийн Бямсрын багш. За бид хоёр бол яг нэг сумын хоёр байгаа. За 1998 онд хүүхдийн эхний засгийн төвийн хүүхдийн бис засгийн баг Монгол улсын төрийн сойрхол авсан. 6 хүн байсан. Энэ 6 хүн дотор энэ Дамнуга, Лавсрын багш, Авирнтуга уруу Булган аймгийн хүн байсан билгүй. Тэгэхээр би одоо хэлэхгүй байх арга байхгүй. За энэ дөрөв болгончууд одоо ганц удаа 6 авсан шүү юм аа. Тэгээ болгоны нэг утгаар гэдэг усуд биш л дээ. Энэ Малчин хөөш, Баасан хөөш, Лавсрын захын Шижирбаатар багш. Тэгээ би тийм шиг байна. За анхдагчдын үлгийг гэж байгаа юм. Үнэн одоо болгонтой марах юм байна. Хинч марах. Болгоны 3 анхдагч сууж байна. Тэгээ энэ бол одоо зөвл толгойд ус
бүгд найрамд Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны сансрын нисэгч, Жүгдэрдэнгийн гүрээр хичээ гэж одоо хүн байна. Энэ хүн бол одоо Монгол Улсын Олимпийн анхны авраг Хөдөлмөрийн баатар гавьяа тамирчин, Найдваргийн Төвшинбаяр гэж хүн байна. За тэгээд аврагын дараагийн гүрээд юм байна. Уран хатаж байна. Гэхдээ энэ хоёр хүн надтай зураг авах болсон шүү. Тэрийг би чинь би энэ хоёрт авахгүй шүү. За би бас хийсэн хугацаанд сургуулийн удирдлагын багт орж ижсэн. Та бүхэн их сайн мэднэ. Манай оюутны алба бол анх 1994 оны 5 сарын 19-нд байгуулагдсан юм алба. Тэгээд оюутны албаны анхны деканаар манай химийн одоо доктор профессор Сүхбаатар өгш байсан. За дараа нь манай метеорологийн олон улсын инженер мастер Байтин Давд орж өгш байсан. Тэгээд дараа нь би тэгээд миний захирамжлагч Баасан дор декан эндэрчээ сууж байна. Баярлалаа Баасан дор. За одоо оюутнаар 97-8 оны үед бол би нэг бас нэг шиг арцтай л байсан байж тээ. Энэ харц ерөөсөө зөөр болохгүй шүү. Төрөлхийн болохоор хэлдэг юм шиг байна. Гэхдээ би засаалаа үнэн муу харахгүйсэн гэж. За би одоо нэг тоо бодож үтсэн юм. Тэгээд би одоо 80 оноос өнөөдөр хүртэл би Монголын дэд улсын салбарт 35 жил ажилласан байна. Монголын 2 том их сургуулийн оюутнуудад хичээл заасан. За ингээд тооцоо хийгээд үзсэн чинь эсвэл деканаар ажиллаж байхдаа нэг 9402 оюут эсвэл дараа нь төгсгсөн оюутны 7401 нийт одоо 35 жилийн хугацаанд 8200 орчим оюутанд хичээл заасан гэж бодсон чинь миний шавьяндаа 25 хүн хүрсэн. Тэгэхээр төгссөн хоёр оруулаад тэгээд тоог хараад би өөр ирэхгүй энэ сургуулаар энэ шавнараар энэ хамт олноор бахархаас өөр арга. Та нар бол Монголын бахархал шүү. Сайхан шавнарын дотроос ганц нэгэн зураг үзүүлж байгаа юм. Манай Батбаатар захирал одоогоос 13 жилийн өмнө бич. Бид багшийн уулзалтаар ахаа амьд явчихсан. Энэ хавгаад миний шүү. Манай содид үйлчлсэн нөгөө содид дөрөвний ажлын төмөн жав. За дараа нь бид нэг баян хонгорт ингээ явсан. Батбаатар захирал бас явсан. Дараа нь бид энэ манай шавьяаны эмнэлгийн эмнэлгийн жагсуу эмнэлгийн нээлтээр бид нэг орсон шавьяан. Энэ манай одоо сургуулийн 70 жилийн тоглолтыг хөтлсөн одоо миний шавьяан дэлгэрмаа байна. Энэ хасаж яваасаа юм байна. Манай соёлын үе ирлэрч байна. Энэ бал гэж нэг 5 нөхөр үйдлээ. Тэгээд ий. За нэг юм байна. За дараа нь өнгөрсөн хавар 89 он манай сургуулийг төгссөн миний шавьяан урилга явуулаад надад их олон шавьяан маань Польш гэх юм байна. Тэгээд энэ жил Польшид нэг Европ амьдардаг монголчуудын дунд сагсан бөмбөгийн нэмсэн болох ч та баг зохион байгуулалт аваад ирээчээ. Гэхдээ манай курсын хүүхдүүдийг оруулаад ирэх гэсэн баггүй. Тэгээд би шанар урилга явуулсан юм чинь талхаж хүлээж аваад тэгээд баг бүрдүүлсэн. За энэ манай одоо мөнхөд доктор манай эзэмшилгээний төвийн захирал шинжилгээний доктор профессор Минишев. За мөнхөд докторыг одоо хэлцүүлээ. За энэ бол манай сүмбэрцүүл захирал байгаа. Энэ хамтрын эрдэнэ очир бай, энэ инхээ бай, энэ амарт сэнгэл бай, энэ нөгөө инх хоёр сая юу болсон вэ? Тэгээ багнуурын одоо эрүүл мэндийн газрын дараа болсон гэсэн манай шавь. Тэгээ бид нар аудис гэж юм баг байгуулаад шавьнэрийнхаа буйнаа хэлийн биес алхаад нэг том тэмцээн тоглож байсан баг. Тэгээд би Польшд байгаа шавьнэрээр үнэхээр бахарсан. Бид нар бол үнэхээр Монголын нэрийг гаргаж байгаа юм билээ. Сайн байна. За оюутан декан багтаа би оюутнуудад олон лекц уншсан. Тэгээд энэ лекцийг би яах гэж уншижсэн гэхээр зөв хүн болж төлөвшөөсөө зөв харьцан хандлагатай ёс суртахуунтай хүн болоосоо одоо миний өнөөдөр яриад байгаа бахархлыг одоо бий болгосон гэдэг үгнээс бас чамгүй одоо цаг зарцуулж лекц уншижсэн байгаа. Тэрийг ирж хараад энэ лекцүүдээ ингээ харж байхад бас их сонирн байлээ. Тэгээд ер нь бол ийм лекцүүдийг бол оюутнуудад уншиж явах хэрэгтэй. За тэгээд би оюутны албанаар ажиллах хугацаанд дөрөв төвшин жаргал захирал намайг хэлсэн. Нэгэд одоо энэ албаны түүх бол би өөрөө. Тийм учраас би бол энэ албаны түүхийг бичиж өгдөг үүрэгтэй хүн гэж
ухамсарласан учраас би оюутны албаны тухай нэг ном бичсэн. Оюутны албаны түүх амжилт халамт дурсамж гэдэг 13 онд. За тэгээ түрүүний хэлсэн оюутантай холбоотой төрөм журам гэдэг нь ярьж ирсэн. За энэ номоор бол би одоо бүх шагнартаа надад хамтран ажиллаж ирсэн бүх хүмүүст сэтгэлийн хатаг болж одоо би ном суурь босгосон юм аа. За морд ирсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдаг. Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдаг. Би монголоор гоёдаг гэж бүрод хэлсэн байна. За бүродтой адилхан бүрод. Тэгээ энэ бүрод хоёр зогсож байгаа. Энэ бүрод энэ танхимд ирж манай сургуулийн маш олон арга хэмжээ бүтэлчихсэн. Манай сургууль бүсгүйчүүд гэж тэмцээн хийж бол одоо жинхэнэ захирлын манай мөнгө цэцэг доктор аюул сайн. Тэр бүсгүйчүүд тэмцээний бичлэгийг энэ заалд Монгол телевизээр биччихээд Монгол телевизээр бүсгүйчүүд тэмцээгээр гаргачихсан. Өдөр ийм сургуулийн оюутнаар багхгүй байж яаж байх юм бэ? Багтах зүгээр. За Монголыг багтах гэхээр хүмүүс нэг тамирчин гэдэг олон юм боддог юм шиг байна. Үнэхээр монголчуудын нэг тамирчид гарч байгаа. Гэхдээ би өнөөдөр 3 хүний тухай энэ дээр ярих гэж бодсон. Эхнийх нь одоо энэ шинэ иргэд лаборатори сургуулийн 14 ангийн сурагч Инх Цацралт гэж нэг хөөрхөн даруухан бүү гэдэг. Энийг монголчууд ерөөсөө гэдэггүй. Тэгээ энэ хүүхэд яасан гэхээр өнгөрсөн жил Кембрижийн хөтөлбөрөөр явдаг 3 сургууль байгаа шүү дээ манай те. Тэр 3 сургуулийн хүүхдүүд нөгөө жил бүхэн одоо энэ олон улсын шалгалтаа өгөөд 160 орны 9 гаруй сургуулийн сая хүүхэд математикийн шалгалт өгсөн байхгүй. 10 дугаар ангийн сая хүүхэд математикийн шалгалт өгсөн чинь энэ хүүхэд ороод анх удаа 100 оноо авчихсан. За тэр хүүхэд ийм багшийн чад өөрөө намайг хэлж байгаа чи мэдээж ангаахын хүн болохгүй л дээ багш. Гэхдээ багшийн чад намайг хэлж байгаа шүү. За энэ дараахан хүүхэд Монголын нэрийг дэлхийд харсан. Сая хүүхдийн дотроос нэгж ирсэн. Энэ ч одоо багтаас яах вэ? Гэхдээ монголчууд энэ хүүхдийг сурчих чадаагүй л дээ. Онцлог нь мэдэхгүй. Магадгүй өнөөдөр та нар сонсоогүй ч гэж байна. Гэхдээ энэ хүүхдүүд юм дуулсан. За дараагийнх нь манай сургуулийн нэг оюутан байдаг. Сэнг самдан гэдэг юм шүү дээ. Их гоё юм шүү дээ. Одоо 6 дугаар курс энэ жил төгссөн. Тэгээ бид нар сэнг самдан оюутан гэдгээр мэддэг болохоос энэ хүн ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй ч байж байна. Өнгөрсөн жил нөгөө дэлхийн ой тогтоолын амрах шалгуурлах тэмцээн 26 орны 180 оюуны одоо 14-өөр 6700 авч Монгол улсаас ой тогтоолтын анхны олон улсын хэмжээний мастер болсон. Ой тогтоолт шүү дээ. Тэгээд одоо энэ оюуны ой тогтоолтоор 3000 гаруй өндөр часалтай дэлхийн хүмүүс одоо өрсөлдөх юм байна. Энд одоо рейтингээр энэ хүүхэд 6 ч хийсэж. 6 дээр Монголын сэнг самдан гэдэг. Сэнг самдан ирсэн. За энэ оюутан баг манай. Монголын нэрийг гаргах. Сэнг самдан. Өтөв. Хамаг тараасан шүү дээ. За тэгвэл би бодож авсан чи дуусчихсан байна шүү дээ. За цэцэг аваагүй хүмүүс нь бити гомдорой. За Монгол Нобелийн шагнал аавна гэж хэдэн жилийн өмнө ярихаар хүмүүс хайчихсан. Энэ одоо юу яриад идэв юм бэ? Тэгсэн чинь нөгөө Монгол хүн Нобелийн шагнал авцсан. 10 сард Нобелийн шагнал авсан өмнө бид нар мэдээгүй. За энэ нь одоо энэ хүн бэ? Эрдэнэ цогт гэж хүн. Нүүбийн зэвсгийн шинжээч энэ хүн байдаг юм байна. Энэ одоо химийн ухааны доктор юм уу? Нүүбийн шинжээчтэй багтаараа тэгээд багаараа ихэд Нобелийн шагнал авсан. Монгол хүн Нобелийн шагнал авсан. За энэ нөгөө Нобелийн шагналын сертификат нөгөө. Энэ сертификат дээр нь яг одоо эрдэнэ цогтын нэрийг бичсэн. Тэгээд эрдэнэ цогтыг өнөөдөр хаал лекцэнд өргөсөн боловч дааж олон улсын байгаа хүмүүс учраас их хол байх. Гэхдээ би энэ үнээр бахархаж байгаа. Бодвол та нар бахархаж байгаа баг. За хүн хобби гэж юм байдаг гэж байна. Тэгээ хобби гэж юу гэсэн хамгийн сайн чаддаг юм гэсэн. Гэхдээ миний хамгийн сайн чаддаг юм биш шүү. Зүгээр л одоо би хэлж байгаа. За бүхэл үнэхээр миний хобби. Би зүгээр үздэг болохоос барилддаг юм байна шүү. Тийм.
За яг өнгөө байвал сонсч шүү. Ер нь бол аймаг өнтрийг бол бас сонсон. Тэгээ өнгөө ярьждаг хүн байвал хариунд нь ганц нэг өнгөө хэлээд өгчин. За дараа нь энэ зураг одоо энэ бүх үзүүлэлт байгаа зураг дандаа миний өөрөө авсан зураг. Би номдоо дандаа өөрөө авсан зураг байна. нөгөө яагаад хамгийн чиглэл бас шахарсан юм. Намайг хамгийн хошин багш гэсэн. Тэгээ надад хүн шоолж өгдөг. Энд гэсэн гинлээ би хүн ерөөсөө шоолж байгаа юм шүү. Тийм. Тэгээ намайг бүхэн дуртай болохоор манай шавнар одоо ийм зураг хийгээд ингэ тавьчихсан. Тэгээ би бити Facebook дээр тавиараа гэсэн. Одоо энэ телефон бол одоо яах вэ тэгээд Монгол улсын хэдэрний начны конференцээс сууж байгаамаа асуудал. За дараа нь би хобби гэж ярьж байсан. Тэгээ үнэхээр би одоо үндэсний хөлөөр үнэхээр дуртай. Энэ олон одоо халахын сайхан хүчлөө Батэрднаа дөрцсөн буугаар Түшинбаяр аваа энэ оргил бол начин. Энэ төвшил өгсөн ахгүй нөгөө гавь дуулдаг. Тэгээ би энэ хоёроос жоох юм биш. Энэ рапорт том юм байлээ. Тэгээд энэ улсууд надад ахуулсан шүү. Би энэ улсуудаа ахуулсан. Тэгэхээр бол надад ичдэг байхгүй. Баярлалаа. Багш өөрөө мартууд амар дуртай юм гэж. Тэгээ нэг өдөр шигсэн бид нар бас ингэж хэлдэг. Тэгээ дандаа ингээд ороод хэлж үзэнгүү тэд үсгэлэн зарлаа. Тэд гацаа өгчээ. Тэд сонсох юус хаалгагүй шүү. Дахиад сууг солио солонгосын солиор усны баах удаа. Тэрний өнөөдөр би та нартай яриа сууж байгаадаа би их баярлж байгаа байхгүй. За энэ их одоо би бас хэлэх ёстой. Энэ бол манай сургуулийн багш байсан. Монгол улсын хүчит арслан, ардын засгийн хаан 3 удаа зүрхсэн. Анагаах хүний доктор, дэд профессор, Түрийн давсрын гэж одоо энэ сайхан хүн байсан. бид өндөр энэ давсрын багш намайг бүхэд их уруудсан. Яг үнэндээ. Тэгээ бид хоёр их найз байсан. Энэ хажуу талд нөгөө манай гавьяа төрөж бид хоёр наадам дээр бид хоёр чинь хоёр талд л явж өгөөцдөг. Тэгээ бүрүүжүү гавьяа өнөөдөр ирсэнгүү бүрүүжүү бид хоёр одоо олон жил бүгдж байгаа юм найзууд. За энэ дотлог нь үл яг бид холбоотой юм. За одоо би бичлэг үзүүлнэ. За энэ бичлэгийг та нарыг би төвчөртэй үзүүлнэ гэж ингэж хэлэх гэж байгаа. Та нарын мартсан юмыг би сануулж. Би одоо энэ бас их за энэ 2008 оны Бээжинг Олимпийн жодо бүхий асцуу гэдэг намын алтан медалийн төлөө барилдаа байна. Сансрын хүүгээр гэсэн юм аа. Анхны одоо баах онц нь анхны одоо спортын баах анхны авар гараа бүхэл zonоор олон алдахгүй төрсэн магадгүй болон учраас анхны олимпийн авар төр бахаа гэж бигшээд байна. За ингээд одоо бидний үеийн дараа 5 минутын энэ хугацаа магадгүй нэг 2 минутын гараж магадгүй ингээд олимпийн одоо анхны алтан медаль өгсөн хүлээж авах бахаа гэж одоо би бодож байна. Казахстан улсын бүхэлд бас мондөг одоо бас бухага энэ 2004 оны олимпик наадмын 7 дугаар байр шинжилгээ дэлхийн аваргын одоо хүрээлттэй 2007 онд дэлхийн аваргын Монгол чөлөө ёстой. Үнэхээр тогтсон гайвал шийдэ ханахгүй. Олимпиад Монгол чөлөө. Олимпиад чөлөө. Багш Монгол хөө. Үнэхээр гайвал Монгол чөлөөтэй ёстой. Энэ хэлжээ лодо хүмүүний гаан гэж олимпиад төлөө. Энэ акцийг бас энэ гэдэг ингэж бас за энэ багшаа гоё шүү. За ингээд би одоо энэ Түшинбаярын авто орнотод зөв залж байна. За ингээд Булгарын хаасмаар Булган аймагаас хурдхараас Монгол шар. За найдвар дээрья. За тэр тавас. Ано. Монгол дагшны олимпиадаас дараад их хоёрч. Түр Монголоос анхны олимпиадын үнэхээр баярлалаа.
За баярлалаа. Би энэ барилтыг очиж үзсэн. Тэгээд энэ зургатаар гарч байгаа нь мэдээгүй байхгүй. Тэгээ байжсэн чинь нэг хүмүүс биш чи гарч ирээ. Би бэжэнд гайхаа ягаар гэж тийм байна гэсэн чи шууд одоо юу вэ? Тэгээд Монгол их сайхан баяр болсон гэсэн. Тэгээд би энийг яагаад ингэ үзүүлж байгаа хэрэг Төвшин баяр гэж энэ хүү бидэнд нэг бахархах их орноор одоо бахархах Монгол хүнээр бахархах энэ үзэл бодлыг шин шатнд гаргаж ирсэн үгтэл гэж би бодож байна. Энэний дараа тэр Сүхбаатарын талбай малбаадаш одоо тэр төрийн талбай малбаага жинхэнэ утгаар нь одоо монголчууд мандуулж одоо бөөн баяр наадам болсон гэсэн. Тэгсэн тэр үеийн нэг зургийг ингээ интернетээс хайсан чинь манай одоогийн ерөнхийлөгч солгоогоор ингээ нөгөө талдаа тавьсан төрийн дуулаад зогсож байсан. Тэгэхээр мөн их баярлсан юм шиг байна. Тэр бүх томчууд одоо бүгдээр ингээ гараад дуусна. Ингээ Ватикан авраас ихтэй ингээ талбай дээр сууж байсан. Тэгээ энэ бол яалчгүй бидний үндэсний одоо бахархал Монгол хүний бахархал юм байгаа. Тэгээд миний урилгыг одоо манай профессор багийн урилгыг хүлээж аваад нэг ирхэн хүн одоо энд ирсэн байдаг. Би тэр хүнийг та бүхэн танилцуулж аваад их баяртай. Энэ бол манай дэнхмийн одоо эрхлэгч. Бид нар хэлдэг манай дэнхмийн одоо загалмайлсан эрхлэгч гэж нэрлэдэг. Монгол Улсын гавьт багш доктор профессор Пүрүдэр Жовш ирсэн байна. Багшаа танд баярлалаа. Төвшин баярыг танилцуулж төлөвлөж тань. За ингээд ийм их гой баяр болж ирсэн гэсэн. Тэгэхээр та нар ч гэсэн бас энэ монголоор омогших ийм сэтгэл төрж байгаа гэж бодож байна. Би та нарыг энийг дөрвөн мөрчүүлгийг одоо натаа хамт уншаач гэж хүсэж байгаа юм. Би та нарыг аягүй сайн мэддэг шүлэг. Би энийг нэгдүгээр ангид байхдаа цэвэрлсэн байсан юм шүлэг шүү дээ. Тэгээ энэ шүлгийг бүгдээр унших та. Тэгээд хинтээ хангаан саяны сайхан нуруунууд хойд зүгийн чинь болсон ой хөвч уурнууд миний шарманы өргөн их говьд өмнө зүгийн мандаа болсон эсэм махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон баярлалаа. За баярлалаа. Сонирхолтой одоо монголчуудынхаа мөн сургуулийнхаа олон сайхан одоо алдартнуудаар бахархсан тэднээсээ урам авсан ийм сайхан лекц боллоо. Би ч гэсэн одоо багшийнхаа намтар түүхийг сонсоод үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Тэгээд одоо энд ирсэн зочдоос маань хэлэх үг за сэтгэгдэл магадгүй одоо дурсамж талархал байвал та бүхний өмнө микрофон нийлдэхтэй байгаа шүү. Өөрсдийнхөө сэтгэлийг чөлөөтэй илэрхийлж одоо болно гэж бодож байна. Тэр бахархал гэдгийг цаагаас тогтоо сонсон даа нүсэж байна. Бас энэ хүнд авцаа. Тэгээ би бас нэг алдаа болгож байна. 110 мэгт тэгээд хүүхэд үйлгээр уусан тийм лекцтэй нэг ихтэй араа эхлэх юм байж гэнэ одоо түрүүчийн профессор тавчрын байлоо 110 мэгт болсон. Тэгээд гэнтхэн юм дараас асаатаа зөмж байгаагийнх юм да. Энэ соёлын төвд гэж байна. Тэгэхээр бахархал гэдэг энэ сайхан лекцийг нэг хагас дотоо сонслоо. Гэхдээ би миний хувьд бол Төвшин баяраас тодхааргүй бүр бодмаар бахархаж авдаг хүн. Юунд тачих хэрэг таамагийн үйлчлэн жишээ наваад торгон дээр өмссөн байна. Том малгай дугтуулсан байна. Уралдаан хөөрөг дайлан тавьсан байгаа юм. Уралдах сахлаан самначихсан байна. Ямар нэг юм дээр ажил хэрэгч хамтдаг. Ажил хэрэгч гэдэг юм уу? Би одоо түрүүний хэлдгээр энэ биологи томцоо дархлаа судлалын танхим байж 15 жил бас даргалмаар идэж явсан. Их амар байсан гэдэг юм хэлээ.
өөрөөсөө юм хүмүүс хийгээ явчихдаг, надаар даргалуулга хийгээ явчихдаг. Тэгэхээр энэ би бүр одны нэг чанарыг л дөрвдээ. Бүр одонд 80 гэж байна. Айдгаа ажиглаж даадах араас нь тэр яагаа бол гэж санаа зовохгүйгээр байж болдог. Ийм хүн тэгээд энэ сайхан чанарыг нь би хүнлэж ингэж явдаг. Ийм тэгээд өөр одондаа ийм магтаад үгээр чамайг нэлээдээ өөр. За өнөөдөр сайхан лекц сонслоо. Танай сургуулийн зохион байгуулалт энэ профессор Үнцэн гэдэг олон сайхан лекц үзүүлж байгааг баяртай. Тэр дундаа өнөөдөр манай профессор Гүрэтэн ахаар хэлтийн сайхан лекц үнсээ өгдөө. Сэтгэл тэнүүн сайхан байна. Тэгэхээр монголчууд бол биенээр бахарахгүй өөр юу бахарахгүй. Монголын ард түмэн бол маш их оюунлаг бүртээж эвсэг биенээ үнэлдэг ийм ард түмэн. Энэ сайхан ард түмний дотроос олон зуун хүний тухай бахархад явдгийг манай Гүрэтэн өгч ярьлаа. Энэ олон хүмүүсийн дотроос Батмаар бид нар энэ удаа дээдгээр бахархыг гэж бодож байна. 1984 он татхан санагддаг энэ жижигхэн бор хөвгөд хуучин цагаар өсөж байсан маа гэсэн үг байна. Тэгээ манай сургууль биологийн багшаар ирсэн. Би тэр үед нэмжлэгээний факультетийн декан байсан. Тэгээд Амбаатны тэнгунд анх багшаар ирсэн үе сайхан санагддаг. Одоо 35 жил. Энэ хугацаанд Гүрэтэн маань ястай дуудах нэрийг эцэг болгож дуурс халдрыг өөрөө олдог гэдэг үнийн дагдаг сайхан сэтгэл төрж байна. Үнэхээр энэ хугацаанд Гүрэтэн маань энэ дэлхийд алдартай зөвхөн Монголд авч олон мянган шагнарын багш болсон ийм алдартай профессор болсон явдлууд өвгөн багш их баяртай байна. Наадмын анхны сургуульд тавиад инжил багшсан энэ 21 3 сарын ордын деканы албан хийсэн. Энэний дараагаар манай Гүрэтэн 17 жил энэ деканы албаныг өөрөөр хуучин нэрээр нь ярьдаг. Хийсэн байна. Онгоцны сайн ажилласан. Гүрэтэн бол ердөө уурж уцаар байхын би ер нь хэлсэнгүй. Миний тийм арианаас утга юмыг ястай яс хийдэг. Жинхэнэ одоо Монгол сайн эрхэм Монгол эрхэм гэж энийг хэлбэл Гүрэтэн хэлнэ гэж би бодож явдаг юм аа. Түрүү лекцэд хэлдэг хамгийн хүндтэй хайр бахархаж явдаг хүн гэхээр оюутан залуучуудаараа гэж манай Гүрэтэн хэлсэн. Энэ үл багшны бахарх эсвэл хэлдэг. Энэ багшны оюутнаараа бахарх гэсэн. Тэр сайхан бахархсан манай Гүрэтэн бол эзэмсэн. Тэгэхээр Гүрэтэн шиг жинхэнэ Монгол хүн байж энэ оюутан залуучууд маань багшуугаар эрдэнэмтэй үеийн үед өөрөө эрдэнэм шагнартаа түгээсэн ийм хүн байх болтугай гэж ерөөе. Гүрэтэн сургуулиуд наад олон оюутан залуучууд ирдэг Гүрэтэн багш өөрөө шаанав гэдэг найз сургуулийн би тэгэхээр оюутнууд хичээлтэй байвал Гүрэтэн тэнэлж байгаа. Хэрвээ хичээлгүй байвал бүхэн ортонд байгаа. Тэгээд хэлдэг байсан. Тэр Гүрэтнийг ингэдэг. Тэгээд том бүхэн барилдаануудад айл бүхний хойно телевизээр манай Гүрэтэн одоо ингэ сууж байгаа ч сууж байна. Энэ бол Монгол хүний нэг сайхан чанар шүү. Сайхан чанар. Энийг одоо хүн мартаж болохгүй гэж боддог. Тэгээд хамгийн гол нь энэ дэлгэр уудам орондоо өөрийн хаана оролдуулж
олон мянган шагнаа та нар минь багшууга ийм одоо хүндтэй профессор болоорой гэж ерөөе. Батрын хөвшөлтэй чинь бас цусгийн найзуудаа. Манай цусгийн автоматны нэг багтаа батар байж чинь. Тэзээ гарах чинь, тэзээ буух чинь гэдэг одоо асуудаг. Миний багш тэгээд олон жил бас бид нар цусланд хамтгарч байгаа. Манай сургуулийн цуслан гэдэг хоёр яриатай богино байдаг. Тэр нөгөө юм асуусан. Олон жилийн гурван байшин харж байгаа. Байшин нөгөөдөө таар нөрөө. Үнки жагаар гэсэн. Аваад. За гүр атан баш юм. Манай хэсгийн дараа гарч ирж шүү. 84 онд би багшаагаас тухайн үед оюутан байсан болохоор та хэдэн он төгссөн байж гэдэг чадахгүй шүү. Нэг л томгүй харагдаад байсан чинь 84 онд манай сургуульд ирсэн юм шүү. Тэгээд тэр жилийн бид нар нэг анги байсан. Тэгээд манай анги бол анх даасан анги нь болохоор багшаар их бахархдаг. Манай анги маш их коллективтэй шүү. Түрүүн багш маань танилцуулсан энэ клиникийн нэгдүгээр эмнэлгийн иш дорж мистер иш дорж гэдэг юм чинь. За тэгээд манай тавууд орж байна. Тэгээд нэг группээс одоо ингээ 3 багш байна гэдэг бид нар чинь заримдаа өнгөрдөг. Нэг группээс 3 багш гараад ирдэ гэж ярьдаг байхгүй. Тавууд орж гашгаад тийш яаж вэ? За тэгээд багш маань 1984 онд ингээ бид нэр анги багшийнхаа шав болоод ангигийн багш маань болоод бид нар маш их коллективтэй багштайгаа мангартын өдрөнд явж исэн, Сэлэн аймгийн мангартын өдрөнд явж исэн. Би багшаараа загнуулж исэн. Түрүү уургүй гэсэн айгу ууртай. Өхөр охтон барьж байгаа ангийнхаа ихчийг юунд одоо Эрдэнэ хотод ажиллаж байгаа Тугаа гэдэг ихчигээ би өхөр охт би орхоо шивнээс айдаг байхгүй. Тэгээд ихчигээ ухаалтад унчихсан чинь чамаа сургуулиас хөө ингээд намайг айгу загнаж исэн. Тэгээ хөөгдөг үлдээ. Тэгээд дээрс нь одоо манай ангийн багш манай ангийнх маш их коллективтэй одоо Сүхэ гэдэг одоо бас маш мундаг доктор Сүрэгийн мистаслын юм чинь ер нь манай ангийнх сайн явж байгаа багшийг минь бид багшаараа бахархаа сууж ирэл да бид гурав энэ сууж байхдаа нэгдүгээр хоёрдугаар их их эмэгтэйчүүдийн эмч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшээд багшийнхаа гэр бүлтэй өөрийнхөө хувьд ярьж байгаа сайхан холбоотой байдаг охины төрүүлж байсан нөлөөний 30 жил үлээ 2 настай болсон ачийн төрүүлсэн чинь манай багш ядахтаа тэр нь 7 сарын 12 байж идэг бүх болж идэг бүхэнд амар дуртай ачтай амар дуртай тэгээд нөгөө ачин төрхгөөд байдаг цаг харсан чи арай болоогүй байдаг би тэгээд ороод нөгөөд нь кейсэр хаалгавсан багшаа ийм хөвгт гарлаа тэглээ гараад ирсэн нөлөөсөн дараа гацсан намайг үлсээд тэгээд багш нь одоо бүхрүү явлаа тэр хөвгттэй цаашаа өгснөгүй юу бөөмөд тэгээд өөрөө л амьдралаараа цагаан холбоотой байдаг багшийнхаа их барихын асуудлыг өөрөө би хариуцаж явдаг мис заслын асуудлыг манай иш дурч хариуцаж явдаг бусад асуудлыг одоо манай тавууд дурч хариуцаж өөрөө хэлэх юм бол өөрөө хэлээд бид нар бол багшаараа бахархаж байна багш маань ч гэсэн бид нар бас бахархалтай сайхан тэгээ багштай хайртай багшаа урт удаан наслаараа юу л одоо хөгшин бишг загнах байх та юу л байгаараа удаан наслаараа багшаа за өстөж багшны өмнөд чамд танилцуулах гэсэн мартсан байна душигаа уучлаарай миний одоо хайртай шавь нарын нэг иш дорж тов дорж инх цэцэг 3-ыг нэг ангийн 3 тэгээ миний одоо гарын шавь нар байж байгаа тий намайг их уургүйгээд батан хөшөөрээд байх их ууртай гэсэн. Нэг цэцэг хийж ууртай юм байсан шүү дээ. Тэгэхдээ зөв уур юм шиг байгаа тийм. Дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бүсгэл аймгийн зоонозын халдварт өвчин судлалын төвийн биологч Гамбат гэх хүн байна. За бид хоёр ч одоо 75 оноос Монгол Улсын их сургуулийн биологи ангид хэлсэн ороод ерөөсөө ирсэн цаг сургууль бүртгээд тэр өдөр нэг их сургуулийн оюутнуудыг бүртгээд бид нар дөрөв жацсан оюутнуудыг цаан гарч ирсэн коридор. Тэрийг нэг юугаас гарч ардсан болж ирсэндээ өдөөсөө тараад авсан. Тэгээд сангийн аж ахуйн явахаар маргааш нь одоо дөрөвдүгээр өрөөнд дээр нэг машин суужсэн дараас нэг хой гамбаа гэдэг эргээд харсан чинь хүрээ маа. Тэгээд бид тэр дээр одоо 40 жил сайхан найзаж үргэж байна. Одоо манай инглисээр бас ярьсан байдаг чинь юу яадаг. Инглисээр болон физик анги, Вьетнам биологи. За ингээд манай биологи ангиас одоо бүрээ биологи хоног доктор за баян онгорт оюун билег манай орон судлалын бас биологи хоног доктор
За Японд олон жил багшилж байгаад ирсэн манай Сумьягийн ганц зэрэг бас доктор, ийм 3 доктор та анги тэр одоо зөндөө багштай ийм Монгол Улсын их сургуулийн биологийн анги хамтлагаас найзтай баярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. Ийм манай энэ найз Хүсэл аймагаас ирсэн ус мөсийг хардаа. Ийм өстэй хүн их хурлын гишүүн гончил орж ийн хоёр багш. За сайн байна та бүхэнд энэ зүйлийг хүргэе. За ингээд миний багш, бидний багш өнөөдрийн бахархал лекцэнд Та өөрийгөө танилцуулаач. тийм үү. За. Би чиглэлтэй эрүүл мэндийн төвийн дарга Лавга гэж юм байна. Тэгээд багшийнхаа энэ бахархал лекцэнд хүрж ирж сонссон байх баяртай байна. Тэгээд би манай багшийн байгуулсан продакшн гэж байдаг. Ост продакшн. Тэр хүмүүсээ хамт өрий гэж бодож байна. За би Продакшн гэхээр урлагийн юм бодоод байгаа юм биш ээ. Гэхдээ урлагийн манай Ока бай, Лавга бай. Үүнтэй хараа зогсчих чи яг тэр дорсосоо та. одоо тамаа дор ирсэн. Зөвхөн би дандаа нэр зогсосоо гэж бодож ийм. Манай оюутнууд энэ ахлагчлалыг сайн харж аваарай. Энэ сургуулийг төгссөн усуд байгаа юм. За энэ манай багшиг бол маш их хүн магтаж байгаа. Бүгдээрээ магтаж байна. А гэхдээ энэ бас үнэхээр бахархалтай Монгол хүн Бадархал эр хүн гарч болсондоо бас бахархаж байна. Тэгээд тэр дундаа багштайгаа хамтарч өнөөдөр бид бол одоо яг үндэ багшаараа загнуулж багштай ихэвч манай гурван багш бол бидний үнэхээр одоо хэцүү болсон. Үнэхээр загнуулсан ийм хүн байна. Энэ үнтэй бол одоо нөө гатаны загнуулсан хэсгээр хараа байдаг бол яг тэрнтэй. За тийм байна. За ингээд энэ олон юм байна. Яг нь парташны зүгээс бид нар одоо багштай эрүүл мэндийг хүсэж байна. Сайн сайхныг хүсэж байна. Аз жаргалыг хүсэж байна. Бүх юмний сайн сайхныг хүсэж байна. За баярлалаа. За би энэ хүмүүсийг танилцуулах гэж байгаа юм. За энэ Лавга бол энэ 2001 онд манайд төгссөн чиглэлтэй эрүүл мэндийн нийтийн дараа манай сургуулийн клиникийн профессор Лавга байгаа. За тэрний дараагийн тэр цэцэг барьсан гоё бүсгүй зогсож байгаа. Энэ миний шав манай сургуулийн ангаа хүний сургуулийн төгссөн. Одоо Монгол дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан хийж байгаа. Дэлгэрмаа гэж юм бүсгүй байгаа. Дараагийн тэр гоё залуу чин зөрөггээд чиглэлтэй эрүүл мэндийн нийтийн орлогч дарга чин зөрөггээд залуу. За дараа нь манай Улан баярыг одоо баг бүх хүн мэднэ. Бас чиглэлтэй эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байгаа. Манай сургуулийн хүний хөгжлөөр төгссөн маш их урлагийн авьяастай хөгжмийн зохиолч Кисми гэдэг гоё аял хийсэн. Та нар бүгдээрээ манай багш нар бүгдээрээ мэдж байгаа. Их олон тийм гоё аялал зохиосон энэ миний шав. Дараа нь тэр Жүгдрийн Отгонбаатар гэж их хэвлэлийн төвийн эмч Японы Осака докторын зэрэг хамгаалаад ирсэн. Тэрний дараагийн тэр хүмүүсээ алгадаар ташгаа болцсон эрдэнэс дөрж гэдэг манай продакшны энэ нэг сайхан залуу би хоёр бизнесийг хийх Лэмэрсэн мөрчгөр тас харамстай байсан миний найзыг цаг хугацаанд юм болгочтой байна. За миний найз их сайхан байна. Гамбат энэ саран цэцэг гэдэг эхнэлсэн төвийн лабораторид ажиллаж байгаа анхны магистр саран цэцэг манайхыг төгссөн.